Улаанбаахын элсэн цөлд өөрмөц нэгэн уралдаан эхлэхэд бэлэн боллоо. Бэлтгээд Өрсөлдөгчийн нэг нь мөнөөх Рубикийн шоуны өвөг болох уламжлалт сүрлэн тоонолж, өнгөрсөн зуунд Нингшагийн элсэн манхнаас төрсөн лут дэвшил. Тус нутгийн нэгэн бээр тун санаандгүйгээр модны мөчөр цөрөл сэлтийг элсэн манхан дээр тоонолжин хэлбэрээр шигтгэж үлдээснээр салхины хүчийг бууруулж элсний нүүдлийг сааруулах боломжийг олж нээсэн гэдэг. Харин энэ арга дэлхийн өнцөг булан бүрт төгөж энэ цаг үеийн хамгийн шилдэг хэрэглүүр болоод байна. сүрлээр тоонолжилт хийсэн ил сааруулагч нь маш жигд байх ёстой. Энэхүү хаалтан ашлагыг 15 см-т буулж хүрдсний ирээр сүрлийн голыг нугалахад захын үзүүрүүд нь тэгш босож ирдэг. Харин өөр нэг өрсөлдөгч бол цагаан Рубикийн шоу хочод биоматериалаар хийсэн хоолой юм. Сүүлийн хэдэн жил элс тогтворжуулахад өргөнөөр ашиглах болсон энэхүү шийдэл нь орчиндөө бохирдол үүсгэхгүй удаан ашиглах боломжтойгоор хэрэглэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа. Ил сааруулагчийг илсээр жигдгэн дүүргэх ёстой. Тэгвэл ижил хугацаанд алийг нь төрүүлж бэлэн болгох бол одоо хамтдаа харцгаая. 20 минутын уралдаан зарлж байгаа бөгөөд цаг нь дуусвал шууд зогсоно. Бэлэн үү? Бэлэн. Бэлтгээд эхэл. За одоо уралдааны дүнг зарлцгаая. Шалгалтаар бүгд чанар стандартыг хангасан. Гэхдээ хурдны хувьд маш том ялгаа харагдлаа. Сүрлэн хаалтын урт нь 28 м бол биоматериалын хоолойны урт 67 м болжээ. Уралдаанаас дүгнэхэд ижил хугацаанд биоматериаллан хоолойг суйрлуулах урд нь уламжлалт дараагаас 3 дахин хэлбэр байгаагийн зэрэгцээ. Зөөвөрлөхөд хэлбэр хөдөлмөр баг зарцуулдаг. Байрлуулах нь бүрч амархан юм. Цуугаруй километрийн зайд орших муу усны цөлд мөн адилхан туршилт хийгдэж байлаа. Туршилтыг Юангуанины цөлжилттэй тэмцэх багийнхан гардан гүйцэтгэв. Муу усны цөл бол хятадын 4 том говийн нэг. Хятадын засгийн газрын удаан жилийн уяггүй зүтгэлээр экологийн нөхцөл нь сайжирч нөхөн сэргээгдсээр байгаа боловч цөлжилтийг сааруулахад бэрхшээлтэй иймэрхүү элсэн манхнууд олон байгаа тул Юангуанины багийнхан шиг судлаачид хичээсээр байна. Норуудсан элсэн манхнууд жилд 1-2 м нүүж шилждэг юм. Жилээс жилд энэхүү нүүдэл тасралтаа урагшлаар байна. Бид ойжуулалт хийснээр одоо элсэн манхнуудын нүүдэл зогссон. Өмнө яг ийм нутаг элснээс өөр торох бараагүй байсан. Харин одоо тэр чигээрээ ногоорч эхэлсэн байна. Энэ нас та нарах уу? Тийм манайх тарьсан. Тэр говийн бургасан хашаа юу? Тийм өмнө говийн бургасаар хашлах гэж байсан юм. Юангуанины баг цөлжилттэй тэмцээд 13 жилийн нүүр үзэж байна. Говийн бургасны мөчрөөр тоонолжин хашлах хийдэг байсан. 2-3 жил л тэсдэг. Ихтэйд л 5 жил хэрэглэвэл их юм. Багийнхан байнга дасаж додомдоод байхад л тэр шүү дээ. Энэ говийн бургасаар бидний ашиглага зарим хэсэгтээ шөгөө биш учраас бат бүхийн тал дээр жоохон таараахан. Заримдаа салхи нэвтүүлээж нүмерт нь тарьсан энэ модыг хийсгээд унгаачихна. Газар дээр сайн бэхлэвэл салхи шуурсан ч булагдахгүй. Тиймээс энэ ашлагыг дахин бэхлэх шаардлагатай. Сайн бэхлээд дараанаас найдвартайгаар сурлуулна. Энэ жил хошууны цөлжилттэй тэмцэх газраас биоматериалтай хоолойгоор элс сааруулагч хийхийг зөвлөжээ. Уламжлалт сүрлэн хаалт шиг их хэмжээний сүрэл тээвэрлэх шаардлагагүй. Хаалтыг хийхэд тийм олон дэс дараалал алхмууд ч хэрэггүй. Суйрлуулсны дараа хэн хүн томилон арчилж додомдох ажил бас алга. Энэхүү биоматериалын хоолойг хүмүүс шагшиж эхэлсэн юм. Олстес
бургасан ажлага биоматериалаар хийсэн аль нь сайн бэ? Энэ нь тоонолж ажиллах нь сайн. Энэ хүнийг UE гэдэг биоматериалаар хийсэн эко хоолойн технологиг санал болгосон эрдэмтэн. Элсэн цөлд сүрэл олдохгүй гаднаас тээвэрлэхэд хүндрэлтэн дээр ердөө 3-5 жил л ашиглах боломжтой. Ашиглалтын энэхүү таагүй нөхцөлийг оюутан ахуй цагаасаа л сайн мэдэх UE хожим Японд суралцж элс тогтворжуулах илүү сайн аргыг эрэлхийлсээр байлаа. Бид тухайн газар орноос байгалийн түүхийд олох гэж маш их судалсаар байсан. Элсийг хэлбэржүүлэхийн тулд яг яах ёстой вэ? Элсийг хатууруулан тогтворжуулах уу? Манай ахмадууд үндэ энэ талаар уйггүй ажилласаар ирсэн. Жишээ нь асфальт гэх мэт энэ рүү нь илүү анхаарч судлаад байсан. Гэтэл харин нэг өдөр торох ч юм уу уутан хэлбэртэй юмд хийж болохгүй гэж үү гэдэг бодол төрсөн. Салхинд шуурч хийсэд байгаа элсийг одоо нарийнхан урт уутанд савлаад буцаагаад элсийг тогтворжуулахад ашиглаж байна. Ийм нэгэн био уутанцар буюу хоолойг зохион бүтээснээр доктор UE элсийг элсээр тогтоох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадлаа. Тэрээр бүтээлийнхээ тухайд модон өвс, эрдэн шиш, сүрэл гихчлэн ургамлын натурал түүхий эдийн хаягдлаар хийсэн биоматериал нь байгальд бүрэн задарч шингэдэг давуу талтай хэмээн танилцууллаа. Алга болчихжээ. Баг багаар алга болсоор л байна. 2 жилийн дараа ихэд юу ч үлдэхээргүй болох нэ. Энэхүү хоолойг хийж байгаа биоматериалын өвөрмөц онцлог нь гэвэл ургамлаас гаралтаад байгаа юм аа. Ургамлаас цардуул хүртэл ногоон мөрөөдлийг биелүүлэхэд тусланаа. Мөн материалын нэг онцлог нь кет ягаан туяанд тэсвэртэй. Тус хоолоогоор хийсэн хаалтыг 8-аас дээш жил ашиглах боломжтой. Улаанбухын цөл дэх жартайд байх 15 жилийн түүхтэй элсний хашаалсан бүс бол доктор UE дээрх биоматериалын хоолойг санаачилсны дараа байгуулсан анхны туршилтын талбай юм. Арга жилийн өмнө байрлуулсан 300 гаруй. За бараг 400 акр газар одоохондоо элсний нөлөөг нэлээд сайн тогтоож байна. Жартайн давсны талбайн цөлжилттэй тэмцэгчдийн нэг Эрхэм Шингуйлүү. Энэ жил Гавьяаныхан амралтанд гарсан ч 33 жил ажилласан газартаа сэтгэл хоргодон хийсэн ажлаа эргэж тойрсоор явдаг хүн. Эдгэр моддыг харахаар яг миний хүүхдүүчийг санагдав. 30 гаруй жилийн хөдөлмөр хөлс минь энэ элсэн цөлд шингэсэндээ. Бороо хур багта салхи шуурга ихтэй жартай нь Улаанбухын цөлжилттэй тэмцэх төслийн хамгийн хүндрэлтэй бүс нутаг юм. Хажуугийнхан давсны үйлдвэрийг цөлжилтөөс хамгаалахын тулд улсын төсвөөс жил бүр их хэмжээний санхүүжилт баталж мод тариулдаг. Шингуйлүү байгалийн эрс дээрс уур амьсгалтай учраас тэр үед өвс мод тариад ургахгүй. Хүмүүс салхи шуурганы халыг амсдаг байлаа хэмээн дурсав. Нэг удаагийн хамгийн хэцүү шуургыг би ерөөсөө мартдаггүй юм. Бид ойжуулалтын талбайдаа бэлэн гой мэдээд сууж байтал гинэт хүчтэй шаран шурга босож 10 хэдэн метрийн газар юу ч харагдахгүй болсон. Аягтай олонд элс шараа шажигнаад орсон. Нүдээш нэг харахгүй. Тарин нөхөн сүл гэдэг чинь тоглоом биш шүү дээ. Үлдсэн нь одоо энэ юм да. 15 жилийн өмнө доктор Юг Жартайд шин төрлийн биоматериалын хаалгыг байрлуулах үед Шингуйлүү суйрлуулах багийн ард талын батга ажилтны ажлыг хариуцаж байсан тул тухайн цаг үе одоо ч гэсэн нүднийх нь өмнө дурайдаг. Элсний хаалтыг суйрлуулсан хүмүүс бүгд оюутнууд байсан. Залуус их ядарсандаа үүр чирнэ эндээ хооллоод ундлаад тэрнтэйгээ өргөжлүүлээд ноцолтно. Бас л амаргүй ажил шүү. Манай тоонолж ажиллахыг олон жилийн турш Шингуйлүү хэлэхдээ биоматериалын хоолойг элсээр дүүргэн хаалт болгож тавьснаас хойших 10 гаруй жилийн хугацаанд элс тогтоох чиглэлээр өөр ямар ч шинэ бодлого хэрэгжүүлээгүй. Хамгийн гол нь элсэн манхнууд тогтворжоод таримлууд болон цөлийн ургамлын бүрхэцэд нэмэгдээр байна. 15 жил өнгөрч цагаан Рубик шоо хочод хоолой маань эд шидээн үзүүлж шаргал цөлд шинхэн ногоон өнгө бэлгэлсээр байна. Өмнөнд мод байгаагүй.
Элс дүргсэн бие хоолойг тавьснаас хойш элс докторжиж мод ургасан. Энэ хэсэг газарт элсэн бас докторжжээ. Ургацсан ч бас сайжирсан байна. Хуучин нь яасан бэ? Хуучин бие хоолойнууд нь задраад аль хэдийнэ байгальдаа чингэжээ. Хаалтжуулах бүс нь багийн сууцнаас нэлээд зайтай тул Янгон энэ багийнхан хоолойн ажлын талбайда өөрсдөө хийж иддэг. Хуучинд зөвхөн хуурай хүнсэл авч явдаг байв. Шуурга салхинд тулах тогоо нийлүүлэх боломж байсангүй. Урдныхтай харьцуулах бол үнэхээр сайжирсан. Урд нь шороо шуурвал юу ч харагддаггүй байсан. Одоо шороо шуурхан цөөрч, ургамлын бүрхөвч ямар сайхан болсныг та харал та. Бидний одоо ээж байгаа туршил 6 га. Хамгийн ихтэй 13 га газрыг хамарч байна. Туршсаар л байна. Амжилттай болвол дараа нь үүнийг ашиглана. Өнөөдөр Юигийн баг нэгэн онцгой зочин хүлээж авав. Миний ирсэн зорилго бол жил гаруй өмнөөс сонсоор ирсэн технологитойгоо газар дээр нэрж танилцаж харж байгаагүй. Суурилсны дараа байгаль орчиндөө эргээр, сөргөөр ямар нөлөөтэй вэ гэдэгт сэтгэл маш ихээр явнаж байна. Хасан хэлэхдээ манай улсууд ч гэсэн Улаанбуухын цөлтөө төсөөтэй олон газар бий. Энэ удаа газар дээр нь танилцаад сэтгэл хүрвэл технологиг нь улсдаа нутагшуулах төлөвлөгөөтэй гэв. Энэ мод хэвээ ургаж чадах уу? Чаднаа. Энэ үр нь байх шиг байна, тийм ээ? Тийм, энэ бол үр. Яаж тогтруулжуулж чадваа? Биоматериалын хоолоогоор хийсэн хаалт хамгийн гол хүчин зүйл болсон. Бидний хийсэн энэ зүйл элсийг салхинд хийсгэхгүй тогтворжуулсан. Ингэснээр нахиа мөчөр үр мөхөлгийг нь хийсгэхгүй үлдээж чадлаа. Доктор Югийн нотлосноор 3 жилийн өмнө энэ газарт Улаанбуухын элсэн цөлийн манхнууд нүүдэлж байв. Харин өдгөө нүүдлийн манхан маань суурин манхан болж заг бодрогон зэрэг говь газрын ганд тэсвэртэй мод ургамлууд найгаж байна. Элсэн хаалт тавьсан газрыг тавиагүй газартай харьцуулахад хашаасан хэсгийн ургамал дахь физик химийн шинж чанар шимт хичээлийн хувьд pH-ийн хэмжээ нь хашаа тавьсан он жилиг дагаад буурсаар бусад шимт хичээл, нийт азот, нийт фосфор, хөрсний органик нөөц төрөх зэрэг эдгээр агуулмж ерөнхийдөө нэмэгдсэн байна. Полилактик хүчлийн элсний хашааг тавьсны дараа доктор Югийн багийнхан холбогдох хяналт хийсээр байгаа юм. Судалгааны дүнд харуулснаар уг хашааг тавьснаар нүүдэл элсний довны хөрсний чанарыг үр дүнтэй сайжруулж, хөрснийх нь бактерийн омгууд илт баялаг болсон байна. Элсийг тогтворжуулсны дараа цүлд ургамал байхгүй насар том ялгааг хүмүүс олж харсан. Ургамлын бүрхөвч тийм их биш, харьцангуй сэрэг байсан ч ямар их үүрэг гүйцэтгийг хүмүүс мэдэж авсан. Биоматериалын хоолоогоор цөлжилтийг сааруулах технологи амьдралд нэвтэрсэн 10 хэдэн жилийн хөгжлийн явцад Хятадын Улаанбуухын цөл, Көвчийн цөл, Муу усны цөл, Хөлөн бойрын говьрох газар, Цайдмын хотхор зэрэг байгаль цаг үеийн янз бүрийн орчинд элсийг тогтворжуулах био хоолой үүргэн амжилттай гүйцэтгсээр байна. Өнөө хүртэл хөгжүүлсээр ирсэн энэ ажил нь одоо зогсно гэж байхгүй. Нөгөөтэйгөр энэ амжилт маань улс орон ард түмэнд ихээхэн тустай гэж бодож байна. Ялангуяа одоо хорт хийн ялгарлын талаар хоёр зүйлд зорилт тавьж байгаа цаг үе. Бүрэн задрах биоматериал байгальд нүүрс төрөгчийн давхар эсэл болон ус бол шингэдэг. Өнгөрсөн 100-д жирийн нэг тутаргын сөрл гайхамшигыг бүтээж тоонолжин сүлжсэн сөрлөг хаалтаар мянган жилийн турш элсээр шуурсан их цөлийн зүй бус нүүдлийг сааруулсан бол өдгөө энэхүү ололтыг улам сайжруулан сүрлийг халж биоматериалын хоолоогоор хүч сэлбэв. Тээвэрлэхэд хэлбэр цаг хэмнэж хөдөлмөр хөнгөвчлсөн Рубикийн шоошиг био хоолойд дүүргэсэн элсэн хаалт нь амжилтан үргэлжлүүлэн дуурсгах болно.